Гомб хэмээх Лувсанжанба аварга. Дайчин вангийн ах トゥ хүчит хоёр аваргын томыг нь гомб буюу Лувсанжанба аварга гэж байжээ. Тэрбээр 1868 онд Төшөөд хан аймгийн Дайчин вангийн хушууны нутаг, Цөнгөргийн голд одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутаг, ард Шагдрын 3 дугаар хүү болон мэндэлжээ. Лувсанжанба багын өсгөлүүнд том биетэй шүрмслэг хүүхэд байж. Лувсанжанба аварга чихэр бурманд хорхойтой хүн байжээ. Богд гигэн их тагны хоёр аваргуудыг дагуулan хөдөөлж яваад түр амрах зуураа та хоёр байралдаад хэн давсанд нь өгнө хэмээн том аягийн чинээ бурам гаргаж тавьжээ. Гэтэл Лувсанжанбаг дүү намхай аварга нь амархан орхив. Ах аварга нь тун харамссан янзтай байхыг харсан Дундаг Дулам хатан түрүүчийн хэрийн бурам дахин тавиад барилдуулв. Лувсанжанба аварга тун мэрэлттэй хичээнгүй барилдаад мөн дийсэнгүй унжээ. Тэгэхэр өвдөг шороодоод босохдоо чи ч мөн хүний дүү болдоо хэмээн тун гомдолтой хэлж байсан гэдэг. Лувсан нуруу гэлэнгийх Жамба аваргад бүхэн банд сайхан ороо халтар мөр өгчээ. Намхай аварга ахаа надад халтар мөрөө бариад айл гэхэд чи унаж чадахгүй морь жигшээ чинь гэхэд ах маань байтлаа надад байцсны шээс харамлахнуудаа гэхтэн за унаж чадах юм бол бариад ав гэжээ. Тэгээд намхай аварга ороо халтрыг барин имэйллэж мордоод зэгсэн сайн газар гуйдуулжээ. Түүний хар зогсон Жамба аварга хэц хэлсээр байтал морь жигшээчлээ гэж хэлээд морио дахин барьж өөрөө мордожээ. Харин тэрбээр морьныхоо тойлгон дээр гараараа сайн дарж байгаад мордож морь бүлэгсэнгүй сайварлаа. Хойноос нь хар зогсон намхай манай ах морио харамлахдаа яаж унах аргаа надад зааж өгсөнгүй юм байна л да. Дараа барьж унахтаа хийгэн дарж байж мордохгүй гэж хэлжээ. Ах トゥ хоёр аварга дан шиг 7 хушуу наадам зодоглоно гэхээс нутгийнхаа овооны наадамд барилддаггүй байжээ. Энэ нь нэр зортой аварга бөхчүүл байж нэг нутгийн банд нартай наадмын байвал алдаад яах вэ гэж боддог байсан буй за. Нэг жил хоёул дан шигт барилдаад ирснийхэн дараа нутгийнх нь сайхны аваа дахиж наадам хийв. Хоёр их хүчтнийг нутгийнхаа наадамд ирж зодоглохыг урьжээ. Овооны наадмаас хэд хоногийн өмнө Лувсанжанба айл хунар хэсэж айраг uuж явхад хошуу ноёнтон эзгүй байсан тул хатан нь их аваргыг эдээ будааныхаа аль үүдтэй амттан бүхнээр дайлах талмаар намхай та хоёр овооны наадамд тоож барилддаггүй болохоор чамайг яаж барилддгийг харж чадахгүй юм. Хүмүүс чамайг их сайхан барилддаг гэх юм аа. Та хоёр бас л барилдахгүй байх гэж санаад ноён дайлтгаж энэ жилийн наадамд барилдуулах болсон шүү. Чи дүүгээ хайж төрүүлэх юм байгаа үсттэй. Хэрв чамайг төрүүлвэл олонний нүдэн дээр 5 цэнгийн алтан бөгжөөрөө шагнамжгэж түүнийг харж хайрлаж явд хайтан ам алджээ. Овооны наадам эхлэх өглөө Лувсанжанба би өнөөдөр гайгүй барилдах бодолтой байгаа шүү гэхэд намхай гэд өнгөрч. Овооны наадам ёс жаягаараа явагдаж ах トゥ хоёр аварга үзүүр түрүүнд үлдэж гин. Лувсанжанба аварга ноёны хатанд эд хаваа гайхуулах гэж урд урдынхаасаа илүү сайхан дэвж шавж тун жавхаатай сайхан харагдах үед барууны магнад дэвж байсан намхай ахыгаа ажиглан хар зогсноо. Ах өглөө наашаа явж байхдаа ах нь өнөөдөр гайгүй барилдах бодолтой байгаа шүү гэж байсан. Нутгийнхаа ногоон дэнж дээр дүүтэйгээ үнэн хүчээ үзэх гэж байгаа бол надад айж бэргээд байх юу байх вэ? Үзээд алдандаа гэсэн юм бодоод хан гардын дэвэлтээр дэвэн дэвсээр наадмын талбайн төв хэсэгт очиж шавуу гинэ. Лувсанжанба түүнтэй зэрэгцсэн шавхцуур би өглөө намхайд хэлдгээ хэлчихсэн. Нэг их удахгүй унаад өгөх байлгүй гэж бодоод үрж эхэлж. Хүч тэнцүү хоёр аварга их удаан барилдаж нутгийнхан хэн хаях бол гэж догдолцоож байв. Ан ман ачтаач барилдсаар намхай аварга ахыгаа хайж төрүүлжээ. Лувсанжанбаг төрүүлэх байх гэж гордож байсан ноёны хатан сэтгэл дундуур буцжээ. Бай шагналаа аваад гэр рүүгээ галгуулцгааж байснаа Лувсанжанба дүүгээ дурамчхан ширвж харснаа. Хайран алтан бүүж. Учрыг олоогүй намхай. Тэгээд яагав? Та надтай өдрийн хагас хүчээ үзээ үздэй. Унсандаа уурлаад байгаа юм уу да гэхэд юуны чинь уурлах хэрв овооны наадам төрүүлвэл 5 цэнгийн алтан бөгжөөрөө олны өмнө намайг шагнана гэж ахайтан хэлсэн байхгүй юу? Чи гэж нэг бүтлгүй юмнаас болж тэр бөгжийг авч чадсангүй гэхэд та тэгээд уучраа хэлэхгүй яасан бэ? Тэгсэн бол би яалаа гэж таныг хаях гэж мэрийх вэ? Ах минь санаагаа тодорхой шиг хэлж бай. Таныг үнэхээр хүчээ үзэх гэсэн юм байх гэж бодоод хайчихсан. Өршөөгөөрөө хэмээн уушлтгүйсэн гэдэг. Аварга дүүгээ хан гарваагаас хальсны хойтон жил Лувсанжанба аварга нэгэн томоохон наадамд очин барилджээ. 3-ын даваа эхлэх гэж байхад тавхай арслан гихч ирж аваргын амрыг ирснэ. Дүү аварга чинь наадамд ирэхгүй яагаад гэхэд хөөрхийн муу дүү минь талигаач болсон шүү дээ гэж хэлэхдээ аваргын хоолой бүжирч байлаа. Тэгтэл арслан бэртэй хүн өгдөг юм байжээ. Санааг нь бодвол сүнс нь болтгоо ирээд энэ наадмын дэвжээнд дэлж дэрвжил баймарсан да гэж тун тавлангуй хэлчихэд яваадаг. Лувсанжанба аваргын царай хүрлэж ирснээ гутлынхаа боолтыг чангалах гээд тас татаж өрхөв. Дайчин вангийн бөхчүүл аваргад гутлынхаа боолтыг ээлж дараалан өгсөн боловч бараг ихэнхийг нь тас татаж сүүлд нь нэг боолтоор тогтоочхоод засуул дээр очиж цолоо дуудуулж байхдаа тун юр үсийн байдалтай байсан нь наадамч олны анхааралд өртөж байлаа.
3-ын даваанаас эхлээд тэрбээр амлсан бөхчүүдээ шууд дайрч юм болгохгүй хаясаар үзүүр түрүүнд тавхай арслантай үлдэжээ. Лувсан жамбаа авраг дэвэн дэвсээр гарч ирээд өргөтөө нүд нь улаанаараа эргэлдэж шүдэн орсон бүр мэт тажигнаж байлаа. Тавхай хэрдхийн цочиж дэмий юм хэлж байж аврагын уурыг хөргөчлөөдэй гэж бодтол авраг түүнийг ганцхан дайраад яах ихэн зургийг хумаад хайчихжээ. Тавхай тунч их гимшиж байгаа бололтой толгоогоо гудайлган хөлцөнгүйгээр тахимаа өглөө. Лувсан жамбаа авраг ихэс дээдсээс түрүү бүхийн шагнал хүртэж ирээд дүү хаана байна? Намхай хаана байна гэснээ баяр гомдлон тайлагдаж сэхээ ав бололтой нэрээ хөөрхий дүү минь өнгөрсөн шүү дээ хэмээн амандаа өглөн санаа алдаад нулимсан зэйлгэнэж ирснээ эргэн игшиж нөхдийнхөө хийж өгсөн айргийг хөд залгилсан гэдэг. Нэгэн удаа хурган дэмэд зааны эцгийнд Лувсан жамбаа авраг айрыг уугаад сууж байваа. Тэгтэл уяан дээр нэг хүн бууж байна гин. Дэмэд зан гараад луугүний вандан ирлээ гэж хэлэхэд вандан орж ирээд жамбаа аврагыг ихэд хүндэтгэн золгожээ. Авраг луугүний вандан гэж аюулын сайн хүүхэд байна гэж дуулдаад байдаг юм. Чи юм би алив нэг үзээдхий гэж хэлээд далан дээр нь алгадахад хөвс хийгээд өрхөв. Авраг нөгөө гараараа мөр рүү налгадахад гозос хийгээд тогтжээ. Тэгээ тэрбэр ээдээ бас их сайн юм а. Чамайгч хэрийн амтнд дийлэхтэж бэрх болж тээ гэжээ. Вандан их аврагаас урмыг үг сонссондоо сэтгэл хөхүүн байдалтай хэдэн үг сольж айрыг уугаад явхаар гарчээ. Дэмэд зан түүнийг үдэж мордуулв. Түүний гаднаас орж ирэхэд авраг эцэгт нь харцгаараа хугас нугас хийгээд гол ясна бэр тааравхан юм да. Лав тэрч чадвал хөгшин би одоо ч гордмоор юм байна гэж хэлэхэд Дэмэд тийм таарав юм бол та нүүрэн дээр нь хэлэхгүй яасан юм бэ гэхэд халахын 4 аймаг шавтав гайхуулж яваа залуу хүний урмыг хуглах үг үл бүтэх юм ярих маанаг амтан гэж намайг одоо юу хэмээн зандарсан гэдэг. Өрн хаврын өдөр Лувсан жамбаа авраг орхон голын ирэг дээр суугаад хашааны бүдүүн шургаагаар цөм түрж овооролдсон мөсийг хөдөлгөн задлж байгааг нутгийн хүн хараад сонирхон асуухт нь лувсын бүхтээ барилдаж байгаа юм а хэмээн тохуурхан хариулсан нь шар усаа тарааж бие чирэгжүүлэх нэгэн арга нь байжээ. 60 хэдийнэ гарсан жамбаа аврагын хүчийг үзэх санаатай хэсэг залуучууд элдвэр хоргоожээ. Тэрбээр огт хөдлөхгүй байснаа гинэт та нар хөгшин хүнээр оролдоод яасан цадиггүй хогнууд вэ гэж хэлээд ханан дөлгсөн сурыг авч эрхий долоовор хурууга нийлүүлэн гогцоолдоод та нар хосхосоороо хоёр тийш нь тат. Тэд за тгий хэмээн ухс хийгээд хид хідэн удаа байдаг тэнхийгээрээ хоёр тийш нь чангаасан боловч хоёр хурууг нь ангайлгаж дийлсэнгүй. Тэгэхэд жамбаа авраг хүүхэд би залуудаа үүнээс арай л дөмгөн явсан юм да хэмээн хүд инээж байжээ. Мөн нэг удаа Булган аймгийн Могод сумын нутаг Овоотын цагаан нуурын устай шавартай хэмээх газар их насны гүү шавар балчигт гүн шигдэж хүч тамираа бүр бараад өгөхөд ойрхон болсон байжээ. Нутгийн хэдэн залуус нийлж татаад гаргах найдвар олсонгүй. Тэгтэл Лувсан жамбаа авраг шогшуулсаар ирэв. Өвгөн авраг гүүний дэргэд хэдэн мод дэвсүүлв. Тэгээд завилан сууж гүүний сүүлнээс хоёр гараараа барьж нааш цааш холхиулан татаж байснаа гинэд хүчтэй угзраад эрэг дээр гарган хайчихв. Түүний харж байсан залуус хий дэмбэл толгойс ихсрэн шагшрав. Авраг яваад өглөө. Лувсан жамбаа авраг өтөлж өвгөрсөн үедээч бэр хүчээрээ жирийн хэдэн залуустай энэ тэнцвэж байсныг харуулсан баримт олжээ. Цөнгөрг хавийнхан нэгэн намар найрлаж байж содном зангигч эд гялалдсан 24 наснда нутагтаа дархан гэгдэж байлаа. Түүний хувьд залуу насны ааг омгонд багтаж ядж байсан найранд 3 дугаараатай наадамд 3 даваатыг ялалзаж явсан үе нь хиний айрыг эсэж хиний өхөн өсөж вэ хэмээх эд насандаа байсан болохоор аргачгүй үзээ. Найр эд үед содном гадаалсан найрчдын дунд бяцхан үемэн дэгдээгээд авчээ. Бүр дал шахсан жамбаа авраг руу дэвмээр санагдан ухс хийтэл тэрбэр ганцхаараараа шувтгатан доороо хийгээд суучихж. Тэр явдал содном зааныг ухаажуулж Ахмад үе улам шүтэн хүндлэх болгосон гэдэг. Наадамд барилдахаа хэдийнэ болсон үед нь дайчин ван хандад орж бие бараад түүний хүү Жамбал доржийн зэрэг залгах ёслолын их наадамд 60 шахам настай Лувсан жамбаа аврагыг урьж зориуд барилдуулсан баримт байдаг. Мөн 1938 онд улсын их уяраар Лувсан жамбаа авраг Улаанбаатар хотноо өргөдөж байжээ. Тэрбээр 80 гаруй наслаад 1940-од оны үеэр бие барсан байна. Та илүү ихийг сонсохыг хүсвэл subscribe дараарай.